Манай бөөрөө мөрө хүүхдийн нэвтрүүлэг эхэлж байна. За тэгэхээр бөөрөө чи энэжэр Маргат хоёрын зааж өгсөн дууг сурж байгаа юу? Суралгүй ядгийн. Би ч гэсэн сурж байгаа. Манай найзад сурж байгаа лөө? Сурж байгаа хаа. Дуу шүлгээс гадна өөр зөндөө сонирхолтой олон зүйлүүдийг бид нар заадаг шв. Тэгтээ биш дээ. Гол нь зааж байгаа зүйлсийг нь зөвхөн хоёулахнаа биш. Манай үзэгч найзууд бас чи бит хоёртой хамтдаа сурж байгаа гэхээр гоё ягаад дээ. Харин тий, тэгэл нэвтрүүлгээ дуусчаад ээж авдаа шалгуулаад би өнөөдөр бөөрөө мөрөө нэвтрүүлгээр ийм дуу сурлаа гэдэл те. Гоё ах та. Би бас найзуудынхаа бүгдийнгийн тийм байгаасаа гэж хүсэж байгаа. Би ч гэсэн. Өнөөдрийн шүлэг Ж даш дондгийн санд руу хүн, сандак гуай шиг санд руу хүн орчлон дээр олон болов утасны хонх дуугар магц ухас хийж аваад чагнахтаа би чинь хинсэн билээ гэж бичээчээсээ асуудаг юм. Сандак гуай шиг санд руу хүн орчлон дээр олон болов өөрөө тэргээ барьцгаад өмнөө яваа хүмүүсийг алив хаашаа дийд гэж хамаараа чагнаалтаж явдаг юм. Сандак гуай шиг санд руу хүн орчлон дээр олон болов. Сайн уу? За өнөөдөр бүгдээрээ нэг шинэ гоё дуу сурнаа. Тэр ямар дуу гэж? Мөндөө би гэдэг дуу. Энэ дуу сонсч ирсэн үү? Сонсч байгаагүй. Зарим нь сонсч байгаагүй. За тэгвэл одоо бүгдээрээ бүр энэ дуу сурцгаая заяа. За. Эхлээд сурахаас өмнө дуугаа нэг сонсоод үзье. Нөгөөний аав намайг авъя гэдэг гэж байна. Тийм. Бүгдээрээ эхлээд сурахаас өмнө мэддэг байна уу, мэддэггүй байна уу, сонсч ирсэн байна уу, сонсож байгаагүй байна уу гэдгээ баттгаад дуугаа нэг сонсоод үзье. Намайг авъя гэдэг ээж намайг ээжийн чүү гэдэг авъя чүү ээжийн чүү мөндөө би өвөө намайг өвгөн чүү гэдэг эмээ намайг эмээгийн чүү гэдэг өвгөн чүү эмээгийн чүү мөндөө би ах намайг ахын чүү гэдэг их намайг ичэн чүү гэдэг ахын чүү ичэн чүү мөндөө би авъя чүү ээжийн чүү мөндөө би. Одоо би дууныхаа шүлгийг хэлье. Тэгэхээр та нар анхааралтай сонсоод сураарай. За. Аав намайг аавын хүү гэдэг. Аав намайг аавын хүү гэдэг. Ээж намайг ээжийн хүү гэдэг. Ээж намайг ээжийн хүү гэдэг. Аавын чүү ээжийн чүү Аавын чүү ээжийн чүү мөндөө би. мөндөө би. Өвөө намайг өвөөгийн хүү гэдэг. Өвөө намайг өвөөгийн хүү гэдэг. Эмээ намайг эмээгийн хүү гэдэг. Эмээ намайг эмээгийн хүү гэдэг. Өвөөгийн чүү Өвөөгийн чүү эмээгийн чүү эмээгийн чүү мөндөө би. мөндөө би. За. Ах намайг ахын дүү гэдэг. Ах намайг ахын дүү гэдэг. Эгч намайг эгчийн дүү гэдэг. Ээж намайг эгчийн дүү гэдэг. Ахын ч дүү, Ахын дүү эгчийн ч дүү эгчийн дүү мөндөө би. мөндөө би. За. Саяны үйлдэл сурсан уу? Сурсан. Эхлээд бүгдээр ингэнэ штэ. Аав намайг аавын хүү гэдэг. Аав намайг аавын хүү гэдэг. Ээж намайг ээжийн хүү гэдэг. Аавын чүү ээжийн чүү. Эхлээд энэ аавын чүү, ээжийн чүү мөндөө би мөндөө гэж явна шүү заяа. За, одоо бүгдээ дуугаад байна. аавын чүү ээжийн чүү мөндөө би. Инхээр болоод мөндөө би гэдэг ингэж хүү? Ямар үл? За зүгээр Нөгөө аавын чүү ээжийн чүү гэдэг нь болохоор мөндөө би гэдэг ингэж болно. мөндөө би. Гэхдээ болгоомжтой. Хажууд хүн Би зогсож байгаа. харин гэсэн аавын чүү ээжийн чүү мөндөө би.
За яаж ч олон заяа. За одоо бүгдээрээ дуугаад болъё. Аав намайг аавын хүү гэдэг. Ээж намайг ээжийн хүү гэдэг. Аавын хүү ээжийн хүү мөндөө би. Өвөө намайг өвөгийн хүү гэдэг. Эмээ намайг эмээгийн хүү гэдэг. Өвгийн хүү эмээгийн хүү мөндөө би. Ах намайг ахын дүү гэдэг. Эгч намайг эгчийн дүү гэдэг. Ахын дүү эгчийн дүү мөндөө би. Аав намайг аавын хүү гэдэг. Ээж намайг ээжийн хүү гэдэг. Аавын хүү ээжийн хүү мөндөө би. Өвөө намайг өвөгийн хүү гэдэг. Эмээ намайг эмээгийн хүү гэдэг. Өвгийн хүү эмээгийн хүү мөндөө би. Ах намайг ахын дүү гэдэг. Эгч намайг эгчийн дүү гэдэг. ахын дүү эгчийн дүү мөндөө би. Дээр өнөөдөр сонирхолтой хэлбэрээр бас шинэ дуугаа хамтдаа сурлаа тий. За дараагийн дуу сурцгай болонгаараа эргээд бүр гой дуунуудтай үзэгч хүүхдүүдтэй эргээд уулзъя. Баяртай. Баяртай. Ишгнүүдээ. Инхний цацхан ишгнүүд минь ээж нь хүнсэндээ явчаад ирээ. Ирээд амттай сайхан чанал хийж идэ. Яасан хөөхөн ишгнүүд та ээж нь явлаа. Хэрвээ танихгүй амтанд хаалга тааж өгвөл яадаг үлээ? Чон нэрн аюустай. Гэрээ санааштай. Ах эгчнэр нь сутланд явсан учраас миний охин том болсон юм чинь дүүнэрээ сайн хараад байж байгаарай заа юу. Би том болсон юм чинь гэрээсэн хамгаалж дүүнэрээсэн харах болно ээжээ. Би ч гэсэн том болсон юм чинь дүүгээсээ харна ээжээ. Би ч гэсэн том болсон юм чинь гэрээсээ хамгаалж чадна ээжээ. За баяртай миний хоо. Баяртай. Yes! Ээж явчихлаа. Одоо гурлаад ихэд дуртай юмудаа шийдгээ. Тэгээ би сая усаараа тоглоом тоглолоо. Би сая ичээ бодлоо. Эрмээ димгээ. Ахаа ичээ гаргаад ичээ гинэ. Сарлуу хараад инээ. Инээгээр. Тэгвэл ажил бүтдгийг. Инээрээ. За. Энэ ишигнүүдийн том нь цуслан явчихсан. Жижиг ишигнүүдийн толгойг нь амархан эргүүлээд идчихлээ юу. Одоо хоёлаа чи. Тэгээ. Чонаахан байна. Байцаг захын нэ тий. Муу чаннууд хэрвээ та нар явахгүй бол би ээжийнхаа буугаар буудъя шүү. Хин яасан те? Хин чаагааг багт.
Өөртөө очиж бодчиход. Тэ? Тий. Надад нэг санаа төрлөө. Ямар санаа? Хоёлаа эмэгтэй хүн болчихъя. Оо, наа чи хасаа хайтаа санаа вэ? Яа. За тий. Имбэ. Их чинь байна. Яах ч байгаа юм. Танах хэр хоол идэж байна? Зүгээр хүүхдүүд амин нэмтэй бол их идэх болохоор Мууса цоноодлаа. Би мэдчихэж байна. Тэсэг тав. Бэрээ. Яа. Энэ мөшгнүүд үнэхээр санаа муутай. Яг том шинүүд чигээ. Ихтэй чирүүгийн гэхээр идэхгүй байхгүй юу? харин тийм хэрвээ бидний үгэнд орж исэн мөр одоо эртэж хийдэд суучихгүй юу те? Яг тийм. Надад дахиад нэг мэрэгэн санаа төрлөө. Юу? Нинж ажиллагаа. Нинж ажиллагаа. За одоо явъя. Химбэ? Сантаахан байна. Нэрээ Санта гэж үү? Үнэхээр Сантаахан байна. Мангас. Мангас. Би ер нь бэлээ хамгийн бага шинтэн үеийг жолж ирсэн. Болохоос. Үгүй би хамгийн мага шиг байна. Та гурав яаж дараагаад байлаа? Хамоо яан гинэ? Юу дахиж ингэх юм бол дуртай гаргах шүү. Уучлаарай. Сэлмээ еврей амтыг үзмээр энэ ханаа. Үгүй уучлаарай. Танихгүй амтанд хаалга тайлж өгөхөөр ийм айхтарын болдог юм байна шүү дээ. Уучлаарай ээжээ. Дахиж танихгүй амтанд хаалгаа тайлж өгөхгүй. Мөрөө. Инчрээ. Дахиад би нэг бяцхан найзаагаа дуудсан шүү. Чи ямар их найзтай юм бэ бөрөө? Харин тийм ээ. Манай бяцхан найзыг манай бяцхан найзаа танилцал та. Сайн уу? Намайг бөрөө гэдэг. Юу вэ? Мөрөө. Нэр мэрээ мартаад Андуурчлаа. чи манай найзыг хараад бүр нэрээ мартаад байгаа мó? Андуурц. Чамаа хийн гэдэг вэ? Намаа адун төгсөн өндөг. Манай тэр охин багаач. Тэрийг инжир гэдэг шүү. За отхон төгсөө. Отхон төгсөө. Намайг болохоор бөөрөө штэ чи. Найзаагаа нэрийг мэдж байгаа зү. Тэ? Мэдгүй гэж штэ. Мартцсан болов? За. Отхон төгсөө. Чи хэдэн настай? 5 настай. Тэгвэл чи сургуульд арай ороогүй байгаа мэн тий? Тийм үү? Тий. Чи дуу мэдхүү? Дуу мэдгүй. Чи нэг юу илээ? Нөгөө жижиг хүүхдүүд явдаг юм чи юу илээ инжрээ? Цэцэрлэг. Чи цэцэрлэгт явдаг юм уу? Явдаг. Тэр цэцэрлэг чи ер нь юм заад юм уу? Заадаг. Юу заах вэ? Хизээсэн тоо бодно. Чи тоо бодож чадах юм уу?
Би чамаас тоо асуух уу? Бөрөө битээр тоо сурсан тийм ээ? Тий. Танаа найз бодож чадах юм уу бөрөө? Чадна штэ. За тэгвэл отхон төгсөө заяа. Нэг дээр нэмэх нь нэг тэнцүү хідүү. 2 Тэр мундаг байгаа үсттэй. Инжирээ чи асуу та. 2 дээр нэмэх нь 1. 2 дээр нэмэх нь 2 дээр нэгийг нэмээд хэд вүлээ? 3. Ха? 3 тий? Зөв хэлсэн манай найз сая. 3. Түгэлээ штий. Тэг дээр тгийг нэмээд хідвэ. Тэгээд нэмэх юм уу? 1. 2 тэг мөн үү? Эс 1. Нэг тэг тий? Аа, Ганцхан тэг. би даанч нэг дээр нэгийг нэмэхээс өөр тоо мэдэхгүй л дээ. Маргадыг заахт нь би сайн сурч чадаагүй. Тэр үед би огт өөр хүн байсан тий Тэг бөрөө. дээр тгийг нэмэхээр тэгэл гарна. Тоо байхгүй гэсэн үг юм уу? Тий. 2 тгийг нэмэхээр 1 болохгүй юм уу? Болохгүй. Отхон төгсөө. Чи чинь найзаа нэрэд дуудуулдаг тий? Чи гэртээ юугаа тоглоод байдаг вүлээ? Тодом. Ха? Тодом. Зодоо. Зодолт тийм үү? Юу гэсэн бэ? Зодоо. Зодон гэсэн мүү? Тоглоом гэсэн. Тоглоомоор тоглодог гэсэн шүү дээ. Аа, ямар тоглоом? Тобот. Тобото. Топт гэдэг чинь робот байдаг байхгүй юу? Тийм үү? Хөвгөө тэрвэр чи ихэвчлэн тоглодог тий асгон төгсөө. Өөр юу байгаа юм чамд? Осо. Машин. Машин. Өөр Осо амод машин. Боо байгаа юу? Бас жижиг машин. Тэр Соник гэдэг дараамаараагаар тоглодог уу? Машинаар л тоглолт юм уу? тийштэй. Хөвгөөд чинь машин бас топтоор тоглодог. Машинаар тоглодог охин байдаг шүү дээ. Энд жир машинаар тоглодог. Үгүй шүү дээ. Тийш. Үгүй мүү? Үгүй. Би ихтэй машинаар тоглол гоё санагддаг шүү дээ. Чи яац юм бөрөө? Хүзөөч өвдөд Харин байна. хүзөө нэг жоохон гоёдох гэдэг шиг байна. Гойтно гэж юу гэсэн үг вэ? Ингээд гацна гэсэн үг. Хүзөө ингээд өвдөд Хөөе. Таны найз чи хэн блэ? отгон төгс. Отхон төгсөө. Чи болжморыг мэдхүү? Нэг даарахаараа өвсөн доогуур шуурга юу лээ нөгөө шүлэг? Чи тэрийг мэдхүү? Мэдэн. Уншаад өгөөч. Нэг зэзнэ. Сөвөө чихүнтэй. Тий. Тий. Аймад ахая уйнд одог. Тий одоо чи наатахаа унш та. Болжмор. Хөрхөндөө билүү юу лээ? Хөөхөндөө баав талханд дуртай да. Отгон төгсөө чи мэдхүү. Хаан уншихгүй мó? Отхон төгсөө чи тэгвэл ийм шүлэг мэдхүү? Нөгөө нэг зараа хөвтчихсэн чи эдэмхий тугал ирж долоогоод тэрийг мэдхүү? Мэдэн. Чи тэрийг яар да. Сайн мон Чихий зантай. Зэнийн зантай. Инжирээ чи хамт уншчих л та. Зэнийн зантай. Заяа байдаг. Нэг амтан ийтэй. Тийг даяад та зүт хэдэм хатта. Яг зөв. Чи утгыг ойлгосон уу бөрөө? Би юу ч ойлгосонгүй. Ийм ахгүй юу? Ичимхий зараа хөвтөж гин гэсэн заа юу? За Тэгээд нэг амтан ирж гин
Тэр ирж байгаа нэг амтэн чинь тугал ахгүй юу? Би юм уу? Тэ отхон төгсөө. Тугал ирдэг тийм ээ. Тэгээд буурын тэр долоожгийн гэсэн баггүй юу? Тэгээд хилэн өвдцэн. Ягаад харахгүй талаач юм уу? Мэдгүй отхон төгсөөс асуу. Отхон төгсөө. Тэр тугал яагаад зараг долооцъя? Эдэмхий тоглол гэсэн шүү дээ. Зараа итгэжсэн биш. Тэнэг хоггүй яасан. Би л авдаг зараа идэж чадахгүй. Би ч гэсэн би хараад бүр зүхтаана. Тэр тугал нөгөө зарааг өвөөсөө ингээд андуураа долооцсон бах та. Яг тийм. Үгүй харин гэж бодоод ингээд тийм үү? Юу гэж бодоо тоо? хаддаг амин гэж бодоод Хацдаг даяад амтэн нэг ундаан хин өдөөд тэгээ далаац юм бэ те? Хөөе, отхон төгсөө. Чи тэгвэл дуу мэдх юм уу ийм дуу? Нөгөө найзуудыгаа авчираад ээж аваа хоёроо ажилтаа явсан хойгоор нь тоглодог дуу мэдх үү? мэдгүй. Мамуна ширгэт. Наач нами ман зааж өгчихэд Чи энийгээ дуулаад үзүүлтээ мартчихгүй юу үзье? Найс намайг хоёудаа тоё out is everything тодомой тоё гэдэг. Мэруна тавьхтээ штэ отхон төгсөө тэрийн дуулаач. Мэй унц тоё на Машин барьж машин бэс тоё Нам сонин уншия. Ундаан дуустдаг. Ногоон модоо Тэгээ мод тариад дуустсан штэ. Мо таяаду ногоон модоо тайря гэд устдаг. Тэгвэл чи штэ. Жижигхэн болжмрын дуу мэдх үү? Живгээ дуурдаг. Жижигхэн болжмөр жив жиргэж нисээ див гэд мэдх үү? мэдгүй. Тэгвэл чи штэ. Заавч Чихэрдэлээ өмсөдгийг мэдх үү? Би юу? Чин Надад чихэд байдаг. тийм үү? Тийм. Тэгвэл чи энийг дуулж чадах юм биш үү? Чихэрдэлээ өмсөд цэцэрлэгтэй яванда. Мэдгүй мүү? Мэдгүй. Чи тэгвэл ямар дуу сонсдгийг? Би юу? Янзайн дуу сонсдог. Ямар? Эдийн хүний дуу. Чи сонсоол та бид гуравт. Юу те? Ингэж яадаг. Хүн ингээд нэг хаан хүнийг бат. Тийм. Тамжин ингээд садаана. Ундаан дуун. Ундаан байсан. Чи том хүний дуу сонсд юм уу? Тэ. яагаад цамцын шатааж байгаа? Ингээд гаяа ингээд дуу байж чадахгүй. Чи тэгвэл нөгөө ганган цагааныг мэдчих юм биш үү? Гангарч болдгүй ганган цаагаан гэд. Мэдгүй. Мэдгүй. Би хэн өөдөө мэдэн. Тэгвэл тэр чи сонсъё л та чи. Тансэнд байдаг жимс өсө тансэнд байдаг өсний доо жимс вэнта гэдэг. Өвсөн даар жимс байна гэдэг үү? Тэгээ цаашаа яа тийм тэр жимсийг хин авцیں۔ Хөөхөд Ямар хүүхэд? нэг эдийн хөөхөд авдаг. Ундан эстэ язаад би жимс дуудын гэдэг. Эд хоёудаа жимс дуудын гэдэг. Жимс тогмот хоёроо гэдэг дуу мэдхгүй. Тэрийг яриад байгаа юм биш үү инжирээ? Тийм болов. Жигмэ тогмот хоёр жимсэн тамд явжээ. Уулийн модонд мөн үү?
Биш үү? Чиний дуун дээр тэгээ яадгийг тэр жимсийг идсэн юм уу? Авсан юм уу? Эцэдээ ядаад би жимс төвөд эдэндэг. Жимс төвөд эдэ. Ээждээ очиад тэгж хэлдэм биш үү? Ээжээ би жимс түүгээд ирлээ гэдэг. Ундан даяад жимс түүхээ яваад. Тэгээд дахиад жимс түүгээр ягаад үгд юм уу? Чи жимс түүж үтсэн юм уу? Үгүй. Хөөе. Аман ихэн бой том гүжин аваад энэ. Гүзээ авчирнаа. Танаа авч гүзээт юм уу? Наа аман цадаа эдэндан цадаа биш оёднаа мэйзэн бодно. Танаа гүзээцгэнд явсан юм тий? Чи гүзээлцэгний дуу мэдэх үү? Аман ингээ мөнгөтэй бохоо явдна. Яа, танаа мундаг. Чи том болохоор бас яг авч хэд юм болох уу? Би баяжсан боён. Хүүх, чи тэгээ том байшин барих юм уу? Бас чүтний юм зон. Бас шүдний юмч те? Ямар мундаг? Өсөө огсны хүн бон. Хүүх, Чи тэгээд бүгдийн зэрэг болж чадах юм уу? Хэцүү юм биш үү бүгдийн зэрэгээр чинь? Бусдуудын гэдэг айхан хийн. гэртээ орхон хийнэ гэж шүү дээ. Өнөөдөр ирсэн хотгон зочин хотгон төгсдөө баярлалаа. Баяртай. Баяртай өгтөдөө.